Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан анагаах ухааны доктор профессор Даваагийн Зоригт Баатар. Замбууланд хүний төрлийг олноо гэдэг зүүнний үзүүр дээр будаа тогтохтой адил байдаг гэлцдэг. Энэ их тавилан хүмүүн хэмээх эрхэм заяаг олж төрөн түүнийхээ утга учирыг эдлэж улсдаа нэртэй түмэндээ хүндтэй явнаа гэдэг юутай таатай. Бид өнөөдөр Монгол улсын төр нийгмийн эрхэм зүтгэлтэн эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан анагаах ухааны доктор профессор Даваагийн Зоригт Баатрын тухай танд өгүүлэх гэж байна. Хүнийг дүгнэхдээ бид үндсэн ур чадвараас гадна хоёр дахь авиас чадварыг бүрэн эзэмшиж яваа нэгнийгээ хос морьтон хэмээн бахархан хүндэтгдэг бол тэрээр таван салбарт тэгш сайхан ажиллаж яваа хүчрхэг нэгэн. Хийж бүтээж байгаа бүхнийг нь дэрэгдээс нь харахад энэ биенээс яаж ийм их хүч чадал гараад байна гэж гайхаж асуумаар. Тиймээс бид өнөөдөр дан ганц хүний тухайд биш. Нэгдүгээрт эрүүл мэндийн салбарын эмч Зоригт Баатар, хоёрдугаарт боловсролын салбарын багш удирдагч Зоригт Баатар, гуравдугаарт шинжлэх ухааны салбарын судлаач эрдэмтэн Зоригт Баатар, дөрөвдүгээрт үйлдвэрлэлийн салбарт бүтээн байгуулагч Зоригт Баатар, тавдугаарт улс төр эдийн засаг хууль эрх зүйн салбарын улс төрч Зоригт Баатар гэсэн 5-5 Зоригт Баатрын хийж бүтээсэн тухай цугасгаан агуулах баримтат нэвтрүүлгээ эрхэм танаа хүргэх гэж байна. Тэрээр 1977 онд ургамал сумандаа жаргал багшаар анх А үсгийн шанг татуулж 10-ын тоог нүдэлж сурах их үйлсэд шамдаж ардын сургуулийн алтан босгыг нутгийн найзуудынхаа хамтаар алхан орж 1987 онд Дорногов аймгийн Зүүн Баян хотод ерөнхий боловсрол эзэмшээд 1987-оос 1994 онд анагаах ухааны их сургуулийг хүний их эмч мэргэжлэр суралцаж төгсжээ. Монгол улсын анагаах ухааны салбарын ачааны хүндийг яг одоо энэ үеийнхэн нуруундаа өөрч яваа. Зах зээлийн ороо босгоо нийгмийн дундуур туучиж олонх нь гахаа гихчийг өөрч сайхан мэргэжлээ нулимстай нүдэрээ нэгэнтээ харан хар үсэж орхиж байх тэрл үед мэргэжилдээ үнэнч тууштай үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг нь Зоригт Баатар гавьяатаа. Монголын анагаах ухаанд зайлшгүй уламжлалт анагаах ухаан хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож ухаарна. Анх үе тэнгийн оюутан залуустайгаа нэгдэж аршааны зүрхэн хөдөлгөөнийг үүсгэн санаачилж тухайн үеийн анагаах ухааны дээд сургуулийн удирдах төвчний хүмүүст өргөх бичгийг барьж дандаа орос хэл дээр заадаг байсан хичээлүүдийг болиулахыг шаардаж мөн монголчуудын үе дамжин хэрэглэж ирсэн уламжлалт анагаах ухааны ангийг нээх зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж бодлого төлөвлөгөөгөө гаргаж түүнийгээ уг бичгтээ тусгасны дүнд тэр нь үр өгөөжөө өгч бид уламжлалтынхан гэсэн бүлэг эрдэмтэн эмч судлаачдыг төрүүлэн гаргасны дээр Монголын анагаах ухаанд уламжлалт эмчилгээ томоохон байр суурийг эзэлж гадаадын эмч судлаачдын гайхширлыгч төрүүлэн цочирдмоор кейсүүдийг олонтоо үзүүлсэн байдаг. Салбар бүрдээ манлайлан ажиллаж байгаа энэ ангиас Монгол улсын хүний гавьяат эмч Эрдэнэ Тулга, Монгол улсын хүний гавьяат эмч Зоригоо, Монгол улсын хүний гавьяат эмч Оюун Цэцэг, Монгол улсын хүний гавьяат эмч Булармаа, Монгол улсын хүний гавьяат эмч Баян Жаргал, Монгол улсын хүний гавьяат эмч Төмөр Очир нар энэхүү нэр хүндтэй шагналаар шагнагдсан бол уламжлалтын ангиас анхны эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор бидний сайн мэдэх Даваагийн Зоригт Баатар маань шагнагдсан байдаг. Үе тэнгийн нөхтөн түүнийг хэрхэн үнэлж хүндэтгдэг талаар Битүүрч бол 94 оны нэг курс, нэг төгсөлт, тэгээд нэр нэгтэй. Хоёулаа нэг өдөр ерөнхийлөгчөө зарилгаар гавьяат цолгорцсон. За Зоригоо битүүр маань бол нэгдүгээр курст орохдоо хоёулаа эмчилгээ байсан. Андаа маань явандаа ангиас солиод ингээд гихтээ хамт төгссөн ийм андууд байгаа. Найздаа сайн сайхныг хүсье, эрүүл энхийг хүсье, улам их амжилтыг хүсье. Манай Зоригт Баатар маань уламжлалтын анги нэгдэнгүүд уламжлалтаа 94 онд ингээд төгсчихлээ. 94 оноос хойш өдөө 30 жилийн хугацаанд бид хоёрыг ойр дотно одоо мөнхийн харилцаатай их одоо дотны үргэсээр ирсэн.
За тэгээд цаашдаа эрүүлэг хамгаалахын гавьяат ажилтан зоригт тодортой эрүүл аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Уурт насалж удаан жаргаарай. Зориг маань оюутан байхын л хөдөлмөрч хичээнгүй анги хамт олноо удирдан зохиол чиглүүлж байдаг ийм жижигхэн шархуу анх бид танилцчихсан. За тэрнээс хойш зориг маань нийгэм, улс төр, эрүүл мэндийн салбар, боловсролын салбар, одоо үйлдвэрлэлийн салбар гэдэг энэ Монгол улсын бүхий л одоо салбарт өөрийнхөө оюун мэдлэг, чадвар, хүч хөдөлмөрийг зориулсан бүтээлч, ажилсаг ийм залуу байгаа. Тийм ч учраас найзын маань гавьяат сэтгэлийн төр зэсэг маань өндрөөр үнэлж Монгол улсын эрүүлэг хамгаалахын гавьяат ажилтны цол тэмдгээр шагнаж алдаршуулсан юм аа. За бид төгсөөд өнөөдөр 30 жил болсон байна. Тэгээ өнөөдөр бид 30 жилийнхаа ойн баярыг тэмдэглээд бас баярлаж байна. Ингээд хамт олонныхоо өмнөөс, найзуудынхаа өмнөөс зориг театртаа эрүүлийн урт удаан амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж ажил бүтээлийн дээдийг хүсэн өрөөё. Зориг театр бид хоёр бол оюутан ах үеэс 1990 оноос эхэлж үерхсэн Аршааны зүрхэн хэмээх оюутны эвсэл байгуулж бид нэр сэтгэл санаагаараа үерхэж ажиллаж байлаа. За Аршааны зүрхний эвсэл маань ажимдаа өргөжж багшийн дээдийн гидрологи ангийн оюутнууд, хөдөө аж ахуйн дээдийн ургамал судлалын ангийн оюутнуудад нэгдэж нэлээ өргөн бүрэлдэхүүнтэй болж ирсэн. За энэ маань цаашдаа биелээ олж анагаах ухааны их сургууль дээр уламжлалт анагаах ухааны салбар бий болох үндэслэл нь анх тавигдж байсан. За үүнээс хойш бол Монголд бол уламжлалт анагаах ухаан хөгжих үндсэн бололцоо нь бий болж оюутны бааз, сургалтын орчин эдэр бий болж байсан. Одоо бодоход бол сайхан түүх үе өнгөрчээ. Монголын анагаах ухааны ялангуяа уламжлалт анагаах ухааны хөгжилт манай зориг театрын минь оруулсан хувь нэмрийг өндөөрөөр үнэлж Монгол улсын гавьяат гэмэх өндөр шагналаар шагналсан оюутан ахуй цагийн энч биднэрт бол баяр хүргэж аз жаргал хүсэж өөрийнх нь эрдэм судалгааны ажилд өндөр амжилт хүсье. Заяа жаргалын өлгий завхан нутаг олон эрдэмтэн мэрэгд гигантнуудын өлгий. Хангаан нуруу их нууруудын хотгор орчмын нутагт амт чанар шин тижээ сайтай 600 гаруй нэрийн ургамал хүний хүнс тижээлд хэрэглэгддэг сулхир, хар сул, зэрлэг буудаа, цагаан мангар, гоёо мөн тоолж барамгүй олон эмийн ургамлууд ургаж түүгээрээ нутгийн иргэд өвчин хуучаа ардын ухаанаар эдгээж илаашруулж ирсэн байдаг. Зориг театр гавьяат оюутан ахуйдаа өвдсөн эмээгээ нутгийн барайч Баатар байдаагаар заалгаж өмхий тонголтоогоор эмчилж үр дүнг нь нүдэрээ харсан болохоор чухам энэ нандин эрдмийг нарийн судалж эрдэм шинжилгээний бүтээлч ажил болохыг зорж судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлж тэрч байтугай энэ тухайга бүтэн ном бичсэн байдаг. Түүнтэй мөр зэрэгцэн орон нутагт анагаах ухааны салбарыг хөгжүүлэхэд томоохон үүргийг гүйцэтгэж аваа оюутан цагийн андуудч бий. За манай эмчнэр бол гол нь одоо юу гэдэг вэхээр ер нь тэдэн хүн эмчилсэн, эдэн хүн эмчилсэн гэж эмчидэр бол энэгээр бахархад дуртай. За манай зоригогийн хувьд бол яг эмчийнхаа хувьд яг одоо ажиллахаасаа бас илүү улс төрлөө тийм ээ. За эдийн засаг, санхүүч одоо энэ бүх одоо мэдэх ёстой энэ одоо чадруудыг бол өөрөө хичээл зүтгэлээрээ бас ингэж суралцаж ингэж ирсэн юм хүн байгаа. За одоо яг өнөө үед бол Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн захирал хийж байгаа. За тэгэхээр одоо бид нар чинь эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтийн энэ одоо шилжилтийн бас шинэ одоо ийм тогтолцоо шилжиж байгаа. За энэ үед бол манай зоригогийн үед бол бүгдийн одоо суралцсан учраас бол энд нэг тийм тороод ах зүйлгүй л гэж ингэж боддог. Тэгээ энд одоо удирдуулж байгаа энэ Булган аймгийн нэгдсэн эмнэлэг бол маш азтай гэж би бодож байна хувьдаа. Тэгээ энэ ерөнхийдөө одоо бүх одоо энэ удирдагч хүнд байх чадруудыг бол эзэмссэн учраас энэ эмнэлэг бас их азтай байна гэж миний хувьд одоо найзаараа бас бахархаж байна. За 12 он санаж байна. Би говьтойхын инженерийг аваад дархан Уул аймгийн анагаах ухааны коллеж дээр очиход миний найз сургуулийн тогтолцоо цөм хөтөлбөрийг боловсруулсан гэж зогсож байгааг харахад үнэхээр бахархалтай байсан. Тэгэхээр энэ хүн зөвхөн эмч биш. Зөвхөн эрдэмтэн төдийгүй эрүүл мэндийн салбарын үнэхээр удирдах ажилтаа. Тэгээд
хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарыг удирдах байгаа энэ одон залуучууд дотор миний найз шиг 90 барин тагсирсан энэ залуу их хол явандаа. Тэгээд найздаа ажлын амжилт, амьдралын сайн сайхныг үсэе. Тэгээд засаг тааны эрчүүдийн заяа үеийн өдөө байх болтугай. Та бүхэндээ баярлалаа. Зоригоодоо дараагийн цол болон ардын эмчсэн эрхэм цолонд ойрхон байгаа шүү миний найз. Тэгээд ажил амьдралын сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд үеийн бүх төгсөгч нартай эрүүл саруул сайхан бүхнийг хүсье. Та бүхний өлмий тунгалаг мэлмий өөдөө байх болтугай. Түүний амьдралын хуудсанд жинтэй хувь дарга салбар бол боловсролын салбар юм. Тэрээр 2012 онд Дархан уул аймаг дахь Ангаах ухааны сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаанд сургууль хөгжүүлэх бизнес төлөвлөгөөг боловсруулж, хичээлийн шинэ барилгыг ашиглалтанд оруулж, сургалтын хөтөлбөрүүдийг шинчилж, олон улсын жишгт нийцүүлж, багшийн хөтөлбөр, грант төсөл хэрэгжүүлсний үр дүнд 4 доктор, 10 гаруй магистрийг төрүүлсэн байна. Түүнийг уг сургуулийн захирлаар томилсон асуудал нь чухам нүдэн олсон зүйл байсныг анх түүнийг уг хариуцлагатай ажилд томилж байсан эрдэмтэн мэргэд багш нарын төлөөлөл одоо ч гэсэн сайшаан дурссан байдаг. Сайн санаа, сайхан сэтгэл. Эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургууль чинь бүрэлдэхүүний 8 сургуультай байсан. Тэгэхээр нэг нь бол Батны Ангаах ухааны сургууль. Энэ сургуулийн захирлаар Зоригтой Батрыг томилж ачаа өөрүүлсэн. Нэр төртөг одоо биелүүлсэн. Тэр сургуулийг хөл дээр нь босгонч гэдэг юм уу? Ер нь хөгжүүлэхэд бол одоо маш хөдөлмөр идэх зүтгэл дээр зориулсан, үр дүнгээ гаргасан, харсан энэ хамт олон сайхан хамт олон чадсан. Тэгээ энэ бол одоо осол хүнийг баярлуулдаг юм байна. Тэгэл даагаад ажиллана гэдэг. Хизээч байдаг зангаараа байж байдаг, өөрчлөгддөггүй. Ийм бүтээлч, гэгээлэг, эрдэмлэг ийм шавтай яваад байна. Талархалгүй яах вэ? Баярлж байна. Тэгээ шавтай ажлын хэмжил хүсье. Монгол улс, ер нь Монгол улстай хөгжилт нь хувь нэмэр оруулах бас гэгээлэг мондөг эрдэмлэг хүн гэж би найддаг юм. Нүд бас тэр нийгмийн удирдах ажил хийгээд явхад бол одоо зүрх сэтгэлээ зориулаад галзуулж чадах юм дээ. За манай найз чинь бол ер нь 3 зүйлийг бол яг хийж дараханд бол үлдээсэн байгаа юм. Нэгт нь бол мэдээж их сургууль, хоёрт нь бол сайхан сэтгэл гээд эмнэлгийн нэрийг өгөхдөө өөртлөөр ботсон байгаа юм. За хүнд үйлчлэхдээ ялангуяа өвчтөе зовлонтой хүнд үйлчлэхдээ сайхан сэтгэл гаргадаг. Яг тэр нэрээр нь сайхан сэтгэл эмнэлгийг бол байгуулсан. Одоо өнөөдөр бид нар сайхан сэтгэл эмнэлгийнх нь одоо бүр өргөтгөж шинээр барилга барихаар одоо шавын дөнгөж өчигдөр тавиад одоо бид нар үйл ажиллагааг нь бол одоо эхлүүлсэн байгаа. Тэгэд одоо 3 дахь зүйл нь бол манай найз чинь одоо Дархан Ангаах гад совилыг бий болгосон. Үндсэндээ бол энэ их сургуулийг бол яг бүтцийнх нь хувьд бол бүрэн хэмжээгээр нь юу ч дутуу үлдээхгүйгээр нь бүгдийг нь одоо бий болгож суурийг тавьж өгсөн одоо гавьяатай хөө. За найз маань бол өөрөө аливаа нэг юмд бол чин сэтгэлээсээ ханддаг. Аливаа нэг ажлыг бол хийвэл маш хурдтай хүлээлт гэж байдгүй. Өөрийгөө яг зорьсон бол тэрийг маш хурдан хийж гүйцэтгэдэг. Саяхан одоо Болгон аймгийн нэгдсэн эмнэлгийн дараагаар томилогдож очсон. Одоо бол яг Болгоны нэгдсэн эмнэлгийг бол маш хурдтай өөрчилж одоо нэлээд өөрчлөлтөнд аваачна гэдгийг бол би одоо найздаа итгэж байна. Тэгээ найзынхаа гавьяатын энэ найранд хүндэтгэл үзүүлж найздаа баяр баясгал, эрүүл, аз жаргал, сайн сайхан бүхний хүсэн өрөөё. Найздаа хайртай шүү. Тэрээр Дархан уул аймаг дахь Ангаахын дунд сургуулийг их сургууль болгож, дээд боловсролтой эмч нарыг төрүүлэн гаргах боломж бололцоо гаргаж өгсөн эрхэм гавьяатан билээ. Ангаах ухааны боловсрол олгох салбарт оруулсан олон ажлуудын үр дүнд тус сургууль нь их сургуулийн хэв шинжийг олж 2014 онд анх удаа хүний их эмчийн эсэлтээ авч Ангаахын суур боловсрол олгох хөтөлбөрөөр хичээлж эхэлсэн нь түүхэн үйл явдал болжээ. Сайн мэрэгжилтэн болоо зогсохгүй сайн хүн бэлтгэх зорилго бүхий сайн санаа сайхан сэтгэл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж
оюутны байр, эмнэлгийн лаборатори, залуучууд хөгжлийн төв, интернет кафе, эрдэм шинжилгээний либерал арт номын сан, ур чадвар олгох, оюутан залуучуудыг хөгжүүлэх гэх зэрэг 10 гаруй кабинет төвүүд, жил бүр зохион байгуулагддаг багш шавийн уулзалт, сайхан сэтгэл цуврал ном бүтээх гэх зэрэг маш олон ажлуудыг санаачлан ажил хэрэг болгон зохион байгуулжээ. Энэ хугацаанд анагаахын шинжлэх ухааны их сургуулийн Дархан уул аймаг дахь анагаах ухааны сургуулийн хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд нь улсын тэргүүний хөтөлбөр, улсын тэргүүний оюутны байр, Ихтэйд мэргэжлийн сургуулийн консорциумын аврах сургуулиар шалгарсан төдийгүй энэ үйл ажиллагааг удирдан зохион байгуулсан амжилтаараа зоригтбаатар нь анагаахын шинжлэх ухааны их сургуулийн шилдэг удирдагч Дархан уул аймгийн хүндэт эргэн найрамдлын Дархан тэмдэг 2015 оны Дархан хотын 9 алдартны нэгээр шалгарч төрийн дээд чагнал хөлбөмбөрийн гавьяаны улаан тугийн одон гих зэрэг шагналуудыг энэ үедээ хүртсэн байдгийг. Энэ зур бид түүний ажил амьдралын торгон замыг зураглан авч үлдсэн. Энэ цагийн анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дархан уул аймгийн салбар анагаах ухааны сургуулиар орж дурсамжийн хуудасаа зузаатгсан юм а. Түүний санаачлан хэрэгжүүлж байгаа сайн санаа, сайхан сэтгэл, сайн хүн гих зэрэг хөлбөрүүд нь Дархны анагаахын сургууль төдийгүй анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн салбар сургуулиуд нийслэлийн адиктологийн төв эмнэлэг, Завхан аймгийн уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг, Отгон тэнгэр аршаан сувлал, Булган аймгийн нэгдсэн эмнэлэг гэх зэрэг томоохон эмнэлгүүд болон хувийн хөвшлийн байгууллагуудад амжилттай хэрэгжиж олон мянган оюутан залуус ард иргэдэд аж тусаа хүргэсээр байна. Хоёр дахь томоор Дархан хоттой ирсэн байна. Тэгэл одоо яг энд ирээд баг эндгээ гიშгэ явахаар үрдэхгүй байна. Сайнаас болоо багшаа. Тий. Манай Бацуул багш авч манай уламжлалтын багш. Тэгэл одоо энэ автозамыг өөртөө одоо энэ сургуультай хичнээн хайртай. Одоо энэ ингээл айгүй хайртай хашаа. Энийг одоо бид нэр ингээл бас хийж ийла тий. Ингээл амьдаа бүгдийн интерьерийн хувьд, шийдлийн хувьд, харагдах байдлын хувьд тийм ээ. Нэлээд орчин үеийн болж хийхийг ингээ хичээж байсан. Тэгээ өөдлөх хайл үүднээсээ гэх тий. Тэгээ энийг хийхдээ бол нэлээд интерьерийн шийдэл, өнгөний шийдэл тийм ээ. Тэгээд харагдах байдлыг нэлээд анзаарсан. Сайн уу? За баярлалаа. Одоо би чинь сургуулийн захирлын ажлаа өгөөд 7 жил болж байна. Тэгээ одоо сургуулийнхаа хаалгаар анхудаа бас дахиад орж ирж яхад яг л тэр үеийн гоё дурсамжууд. За энэ бол одоо ингээд яг энэ өөдлөх хайл үүднээсээ гэж түрүү хэлсэн энэ яг жоохон тийм орчин үеийн интерьер энэ шийдлийг уламжлалтайгаа хослуулсан. Одоо тэгээд энэ жишээ нь ингээд Монгол гэрийн тоон байгаа. Энэ хоёр талд нь Монгол гэрийн баг нь гэрийн ханыг энэ дөрвөлжин шийдлэр хийсэн. За энэ бол ингээд гэрийн унь. За тэгээд айлын гэрийн хойморт нөгөө сургуулийнхаа нэрийг ашуусын лого. За эндээ болохоор бид одоо ингээд нөгөө алсын хараа эрхэм зориг тэг чанарын бодлого ингээд гаргасан ийм л одоо сайхан. Тэгээд энд одоо энд байж штэ. Тэг энэ одоо би өөрөө уг нь хүний их юм эдийн засагч, улс төр судлаач гэдэг мэргэжилтэй интерьер урлагийн талын мэргэжилгүй. Тэгээд одоо аав ээж минь нэг жоохон ийм авьяас өгсөн юм байлгүй. Тэгээ энэ зохиомжийг би өөрөө хийжсэн. Тэгээд тэнд одоо Зоригт Баатарын зохиомжоор Чин Зориг Тэмүүжин гэдэг хоёр уран бүтээлчтэй хамтраад энэ үүдний хэсгээ ингээд жоохон сайхан тогтчулсан. Тэгээ энэ дашрамд одоо хамт олондоо баярлалаа. Энэ Дархны анагаах гэдэг хүний амьдралд чинь одоо бас 5 жил гэдэг бол үнэхээр урт хугацаа. Тэгээ ажил амьдралынхаа 5 жилийг энэ Дархны анагаахын сургуулийг одоо хамт олонтойгоо удирдах, зохион байгуулж бас энэнийхээ одоо зах зугаас та нартай танилцж байгаадаа их баяртай байна. Тийм учраас одоо энэ боломжийг ашиглаад Дархны анагаахад хамт ажиллаж байсан эрдэмтэн багшид, ажилтан ажиллагчид, тухайн үеийн одоо оюутан залуус одоо хамтран ажиллаж байсан бүх хүмүүстээ чин сэтгэлээс одоо хайртай гэж хэлье. Та нар маань зөвхөн мундаг шүү. Бид хамтдаа энэ бүхнийг хийж бүтээсэн шүү гэж хэлэх байна. Тэрээр зөвхөн захирал хийгээ зогсохгүй сургуулийн дэргэд эмнэл зүйн тусламж үзүүлэх, сургалт зохион байгуулах зорилго өгье. Сайхан сэтгэл эмнэлгийг үүсгэн байгуулсан байдаг. Тус эмнэлэг нь дотор, мэдрэл, ахмад настан,
нөхөн сэргээх, уламжлалт ангаах ухаан гэх зэрэг чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байгаа төдийгүй 50 ортой дархан ангаах сувилал зэргийг үүсгэн байгуулж байжээ. Сайн хүний санаачилсан ажил бүхэн саадгүй урагшилж тухайн үеийн нутгийн удирдлагуудтай нилээдгүй тэмцэл хийж байж авч үлдсэн сургуулийн газарт сайхан сэтгэл хэмээх томоохон орчин үеийн эмнэлэг барихаар улсын төсөвт суугдаж энэ жил барилгынхаа шавыг тавьсан байна. Хамгийн анх бол бид коллежс, ангаах ухааны коллежс Багш улсын ангаах ухааны сургууль болж өргөжих энэ одоо үйл ажиллагаагаа хийсэн хамгийн анхны одоо хэмжээ ангийн одоо хөтөлбөрийг бид нэр хэрэгжүүлээд анхны хэмжээ ангийг 45 оюутантай авч эсэлж байснаас хойш одоо 10 дахь жилийн одоо эсэлтээ аваад хүүхдүүд маань одоо ингээд суралцаж дараагийн шатандаа бол төв сургууль руу шилжин төгсөөд хүний хэмж, уламжлалтын хэмж, эм зүйч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан гэдэг ийм мэрэгжилтэн болж одоо төгсөөд одоо ингээд эх орныхоо өнцөг болон бүрт бол ажиллаж байгаа. Дараагийн нэг хамгийн том одоо юу бол мэдээж материал техникийн баз энэ сургуулийн одоо шинэ сургуулийн одоо суур бол тавигдаад тэр үед бол төсвөн зарцсан байж хад бол зохиотор захирал маань ирээд хөөцөлтөөд бүх одоо тоног төхөөрөмжийг бол шинчилж тэгээ бид нэр ийм сайхан байр байшинд бол орсон юм байгаа. Зориго захирал маань энэ одоо сургуулийн одоо хэтийн төлөвийг маш сайн харж маш их олон зүйлийг санаачлаж эрч хүчтэй ажиллаж манлайлан үзүүлж байсан мундаг шилдэг удирдагч байсан гэдгийг хэлэхэд таатай байна. Энэ одоо биднээс сууж байгаа энэ танк минь тогшлыг их одоо болтол байж хүн одоо хуурамч юм хийхгүй яг шударгаар үнж эдий ч гэсэн одоо юутай батвих ийм одоо зүйлийг бүтээх гэж ингэж авч тавьдаг. Хамгийн үзэсгэлэнтэй хамгийн олж үеийн тоног төхөөрөмжөөр одоо тоноглож ингэж байгуулж исэн. Нүдэнд одоо энэ шинэ байрыг ашиглалтанд оруулахаас гадна хуучин сургуулийн байр ямар байсан, дотуур байр ямар байсан гэдээ одоо та бүхэн яваад үзэхэд энэ бүгд тодорхой харагданаа. Ингээд хүн тусархуу мөн багш нар ажилчид бүрхүүнийг ядуурхгүй сайхан жиг танддаг энэ сайхан сэтгэл нь багш бидэнд бол одоо сэтгэлээс гарахгүй юм дотн сайхан үлдсэн юм аа. Бидний зорилго бол мэдлэг олгохоос гадна чадвар олгохоос гадна хамгийн гол нь хүн байх, сайн хүн байх тэр суур фундаментыг энэ хөтөлбөр энэ уриалгасан хэрэгжүүлж байгаад бид сэтгэл хангалуун байдаг юм аа. Ингээд манай зөрөгтэй захирал энэ ажилласан энэ 5 жилийн хугацаа бол би алттай ч зүйрлэхгүй энэ сургуулийн хөгжлийн түүхэнд хамгийн оргил үе байсан гэдэгт би одоо сэтгэл хангалуун байдаг юм аа. Зоригт Бадар Гавьяат 1994 онд ангаах ухааны их сургуулийг хүний их хэмж мэргэжлэр төгсөж өнөөдрийн хүртэл ангаах ухаан, эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажиллаж байна. Их сургууль төгссөн жилээ эрүүл мэндийн яамны харьяа ардын эмнэлгийн хүрээлэнд эмч, эрдэм шинжилгээний дэд ажилтнаар ажиллаж эхэлснээс хойш 10-аад ном сурах хүчиг, 5 номын хариуцлагатай редактор, 20 гаруй гарын авлага удирдамж, гадаад болон дотоодын сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний өгүүлэл 40 гаруй 10 гаруй эрдэм шинжилгээний ихтгэл олон улсын хуралд оролцож шинжлэх ухааны олон төсөл хөтөлбөрийг санаачилжээ. 2013 онд Дархан хотод доктороос дээш зэрэгтэй солтой эрдэмтдийг нэгтгэж судалгаа хөгжлийн эрдмийн академиг үүсгэн байгуулж улс төр, эдийн засаг, эрх зүй, философи, боловсрол судлал, ангаах ухаан, нийгэм судлал, нийгмийн байгууламж, үндсэн хуулийн чиглэлийн эрдэм шинжилгээ судалгааны өргөн хүрээтэй эрдэм шинжилгээ судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Монгол оронд 1990 онд бий болсон нийгмийн ардчлал шинжилгээний нөлөөгөөр Монголын уламжлалт ангаах ухаан дахин сэргийх таатай нөхцөл бүрдэж 1999 онд уламжлалт ангаах ухааныг хөгжүүлэх төрөөс барих бодлогыг засгийн газрын тогтоолоор баталж улмаар 2001 онд Завхан аймгийн засаг даргын 304 тоотой захирамжаар эрүүл мэндийн газрын харьяанд Завхан аймгийн уламжлалт ангаах ухааны төвийг хүний их хэмж Зоригт Баатарын санаачлагаар байгуулсан бөгөөд 2003 онд нэгдсэн эмнэлгийн статусаар магадлан итгэмжлэгдэж үйл ажиллагаагаа тогтмол явуулсаар байна.
Түүнээс хойш жил бүр өргөжин тэгсээр 2007 оноос Отгон тэнгэр аршаан совилалтай нэгдэж аршаан совилал уламжлалт ангаа ухааны нэгдсэн төв болон өргөжиж жил бүр иргэдэд аршаан совилал уламжлалт ангаа ухааны тусламж үйлчилгээг хослуулан хүргэж 2007-оос 2012 онд тус төвийн захирал Зоригтбаатар нь Отгон тэнгэр аршаан совиллын зарим аршаануудад эрдэм шинжилгээ судалгааны ажлуудыг хийж докторийн зэрэгээ хамгаалсан байдаг. Олон төрөлтийн тамирчин гэдэг шиг ангаа ухаан за тэгээд эрдэм шинжилгээнээс гадна бол улс төрийн олон одоо ажлуудаар бол бас бидэнтэй хамтарч ажиллаж намын ажил за тэгээд энэ улс орны хөгжлийн гарцыг гаргах гаргалгаа төлөвлөгөөг хийх за мөн одоо ардчилсан үзэл баримтлалыг ардчилсан үзлийг эрх чөлөөг хүмүүст түгээн дэлгэрүүлэх хувийн өмчийг бий болгох тэрнийг дэмжих чиглэлийн энэ асуудлуудаар бас нэлээдгүй бас зүйлүүд хийсэн ийм одоо залуу. Тэгээд энэ дүүдээ за тэгээд одоо гэр бүлд нь бүр хүүхдүүд нь ахан дүүст нь би 100 жилийн ойг тохиолдуулаад авиатын нарыг тохиолдуулаад ад жаргал эрүүлэнг хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Зоригтбаатар нь 2001-ээс 2004, 2006-аас 2012 онуудад Завхан аймгийн уламжлалт ангаа ухааны төв, Отгон тэнгэр аршаан совилал уламжлалт ангаа ухааны нэгдсэн эмнэлгийн захирлаар ажиллаж 2017-оос 2024 он хүртэл боловсрол шинжлэх ухаан спортын яамны харьяа, уламжлалт ангаа ухаан технологийн хүрээлэнгийн уламжлалт эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх төвийн даргаар ажиллаж уламжлалт ангаа ухаанд хэрэглэгддэг ургамал, амтан, эрдсийн гаралтай 110 гаруй нэр төрлийн эм тан, талах, үрэл, дэвтээдэг шингэн эм, бэгнүүр зэргийг үйлдвэрлэж, улс хувийн хэвшлийн эмнэлгүүд, уламжлалт ангаа ухааны төв эмнэлэг, аймагуудын уламжлалт ангаа ухааны төвүүдийг эм тангаар хангаж ажиллажээ. Доктор профессор Зоригтбаатар нь уламжлалт ангаа ухаан технологийн хүрээлэнгийн 2018-аас 2014 онд хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулан батлуулж, эрдэм шинжилгээний төв, уламжлалт ангаа ухааны төв эмнэлэг гэх зэрэг нэгжүүдтэй хамтарч, Монголын уламжлалт ангаа ухааны үндсийг орчин үеийн шинжлэх ухааны арга зүйгээр судлан тайлбарлуулах, уялдуулан холбох чиглэлээр өргөн цар хүрээтэй судалгаанд суурилсан үйлдвэрлэлийг явуулж эхэлжээ. Зоригтбаатарын удирдлагаар тус эмийн үйлдвэр сүүлийн 6 жилийн хугацаанд 670 гаруй цуврал, 919,690 гаруй тун эм үйлдвэрлэж, үйлдвэрийн эмийн чанарын хяналтын болон микробиологийн лабораторид 2230-аад эмийн дээжинд эмийн чанарын хяналт аюулгүй байдлын шинжилгээ хийж, орчин үеийн эмийн үйлдвэрлэлийн дэвшлийг Монголын ард түмнийхээ эрүүлийг хамгаалах үүсэд шинжлэх ухааны үндсэндээ тулгуурлан өөрийн хувь нэмрээ оруулж байгаа удирдан зохион байгуулагч эрдэмтэн судлаач юм аа. Зоригтбаатар нь ажилласан хугацаанд Завхан аймгийн уламжлалт ангаа ухааны нэгдсэн эмнэлэг, Дархан уул аймгийн ангаахан шинжлэх ухааны үндэсний их сургуулийн сайхан сэтгэл клиникийн эмнэлэг, Дархан ангаах совилал гэх зэрэг 3 эмнэлэг, 1 совилал, 1 мамб татсан хийдийг сэргээн байгуулсан эрхэм гавьяатан тул Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан хэмээх цолоор шагнажээ. Монгол улсын ууган сумдын нэг Завхан аймгийн ургамал сум эдүүгээ 100 жилийн түүхт ойтойгоо золгох гэж байна. Ард олон нь амгалан жаргалантай амьдарч сайхан нутгийнхаа нэр алдрыг улс төв дэлхийгээр цуурайтуулж, ууд усаа баярлуулж явна. Бидний танилцуулж байгаа Зоригтбаатарын хийж байгаа ажлын хамгийн сонирхолтой салбар нь улс төрийн салбар юм. Тэрээр 2004-өөс 2006 онд Завхан аймгийн ургамал сумын засаг даргаар ажилласан байдаг. Нутгийнхаа шороон дээр тоглож өссөн түүнийг нутгийн уул ус унган байгаль хангаа эвээхийн дээр ургамлын ард түмэн, ахмад буурлууд, ахан дүүс, ангийн амдууд тунчиг талархалтайгаар угтаж авсан. Тэрээр идэвхтэй Завхан аймгийн ургамал сумын нутгийн зөвлөлийн дэд даргын хариуцлагатай албыг хашиж, төрлөх сумынхаа 100 жилийн ойд өөрийн хүчин зүтгэл оюун ухаанаа зориулан ажиллаж байна. За манай Зоригтбаатар оюут бол
Монгол улсын эрүүлийг хамгаалах яамны гавьяат ажилтан за анагаахын шинжилгээ ухааны одоо доктор учраас энэ хоёр цолыг одоо зэрэг ингэж хүртжсэн одоо ер нь зэрэг энэ хоёр цолыг авч байгаа улсаас ховор байдаг учраас тийм авьяаслаг тийм залуу одоо тийм сайхан боловсон хүчин авьяаслаг залуу юм аа. Нутаг орныхоо төлөө бас мөн илүү их хийгийг за аршаан суулгад одоо өөрөө айлж ууштай холбоотой бас их одоо зориглол удан одоо төлөө гарган 100 жилийн хойд бас бидэг барай. Бид нар бол Сумаараа болон Зоригт Батраагаа гэмж мөн одоо Завхнаараа болон Зоригт Батраагаа гэмж одоо энэ сайхан медаль наадмыг хийж чадаа баяртай байна. Зоригт Батар даргаыг одоо би маш нэг тийм байна. Эрүүлээ хамгаалах дархны одоо юу нэ анагаахын сургуулийн захирал байсан. Тэгээ Монгол төр маань одоо бас сайхан найзын маань одоо хөдөлмөрийг өндөж Монгол улсын гавьяат гэдэг одоо ихэнх цолыг өгсөнд бас баярлалаа. Одоо Зоригт Батар маань бол ганц одоо эрүүлийн чиглэлийн мэргэжлэрээ биш. Нутаг орноо гэсэн сайхан сэтгэлтэй нутгийн зөвлөлийн дэд даргаар ингэж ажилладаг юм хүн багамаа. Зоригогийн маань бас ярьдаг хэлдэг нэг чухал зүйл бол эрүүл мэндийн байгууллага бол хүнийг өвдсөн хойно нэмчдэг байгууллага бишээ. Эрүүл мэндийн байгууллага бол хүнээ өвдөхөөс нь хамгаалдаг байгууллага гэж хэлдэг байсан. Тийм учраас ер нь бол эрүүл мэндийг хамгаалах чиглэлээ бол зоригогийн санаачлал маш их байсан. Ялангуяа шинжилгээ ухаан анагаахын шинжилгээ ухааныг уламжлалтай хослуулах замаар Монгол хүний бие организмтай уялдуулж тэр байгаль экологтой нь уялдуулж Монгол хүнийг эрүүл байлгах тэр үйлсэд бол манай Зоригт Батар их хоёр нэмрээ оруулж тэр тал руу санаачлал гаргаж ирсэн хүн байгаамаа. Тэгээд зоригоодоо энэ сайхан гавьяатынхаа найрыг хийж байгаад түмэн сайхан баяр хүргье. Ирээдүйн үйлс нь гэгэн байхын ерөөлийг өргөе. Олон сайхан хүнийг одоо эрүүл мэндийг хамгаалж олон сайхан хүнийг зөв одоо туршилтуу залж өгсөн зоригогийн маань гэгэн үйлс өтөмжтэй байгээ гэж өрөөё. Тэрээр 2020 онд Ууганбаатар, Лавгсурн, Сүхбол, Сайнбаяр нартай хамтарч Бүгд найрамдах Монгол Ард улсын үндсэн хуулийн тайлбар философи, үндсэн хуулийн хувьсгал, шинэ хувьсгал гэх зэрэг бүтээлүүдийг хамтран туурвсан байна. Улмаар дээрх зохиогчдтой хамтарч 2022 онд Бүгд найрамдах Монгол Ард улсын үндсэн хуулийн төслөө улам боловсронгүй болгож, үндсэн хуулийн төсөлдөө оноосон нэр өгч, Их Монгол улсын их засаг үндсэн хуулийн 2 дахь төслөө бичсэн гэдгээ. Эрдэмтэн Зоригт Батар нь Монгол улсынхаа нийгэм эдийн засгийн хямралт нөхцөл байдалд санаа зовног, хууль эрхцэн судалгааны ажлаа улам гүнзгийрүүлж, монголчуудын ертөнцийн зам, үнэн шударгын харилцааны эерэг ба сөрөг зарчмуудыг танин мэдж, хууль бүтээх аргуудад туршилсан неонеоретизмын онолыг систем судлааж, хөгжүүлэгч, онолж, шархаа хөвгдөд ашийн жамцтай хамтран боловсруулжээ. Энэхүү онолыг монголчууд эрт дээр үеэс эрхцүүд төртөө даяарчлагдсан гүрэн улс байгуулагдаж явсан туршлагад суурилж, орчин үеийн хүндрэлтний улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааны ололт сургамжуудыг нэгтгэн дүгнэж, цогц систем бүрдүүлэх зорилт тавин ажиллаж, зорилгодоо хүрсэн байдаг. Улмаар систем судлаач Зоригт Батар жамц нар нь уг онол арга зүйд суйрлан, неонеорит засаглалтай Монгол улсын 5 дугаар үндсэн хуулийн төслийг бичсэн байдаг. Бид хоёр танилцаад удаагүй. Гэхдээ маш их удацсан хоёр байгаа. Яагаад гэхээр эрдмийн ажил дээр бол харьцангуй удаан суусан. Тэгээд сайхан зүйлийг монголчуудад хийж өгье гэсэн ийм л зорилго тавьсан. Монголчуудын тэр хийсэн нийгмийн байгууллагыг сүүлд нь яг өнөөдөр шинчилж гаргаж ирж байгаа. Тийм азтай хүмүүс л болох юм байлээ бид нар. Тэгээд энэ завшаанд бол Зоригт Батартай энэ ажилд хамтарч оролцсон маш их баярлалтай. Бид нар чинь бол олуулаад цугулчаад тэгсэн мөртлөө хоёрхан л хүн л одоо битсэн байгаа шүү дээ тэрийг. Тэгээд тэр хооронд бол хэрэлцсэн үе ч байгаа, хилцсэн үе ч байгаа. Зөндөө л олон юм байна. Тэгвэл тэр бол эрдмийн төлөө бид нар өөрсдөө биш бусдад их жаргалтай сайхан амьдрал өгөхийн төлөө тийм зүйлийг зорж хийсэн учраас тэр бол сайхан зүйл болсон гэж бодож байгаа. Манай Зоригт Батар маань хэсэг нөхдийн хамт жамц болон бусад нөхдийн хамт энэ үзэл санаан дээр суурлаад неонеоритизмын онол
Монгол Улсын 5 дугаар үндсэн хууль гэдэг тийм үндсэн хуулийн эрх зүйн болчиг баримтыг төслийг боловсруулад байгаа нь бас энэ үзэл санааны шинтгэл бас Монгол улстай одоо сэргэн мандалтанд оруулах гэж байгаа өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах гэж байгаа том амбиц баг. Яг үндэ бол том амбиц. Тэр баргийн хүн одоо төрөн би нэг өгөгдлийн тухай ярьсан. Тэр баргийн хүн сууж байгаа. За үндсэн хууль бичиж байгаа гэж суудаггүй. Энэ бол өөрийнх нь дотоод талд нь байдаг өгөгдөл байгаа учраас голоос нь хатгаад тэр голынх нь хатгаад байгаа учраас ажиллаа, амьдралаа хойш нь тавиад энэ зүйлд нь суулгаж гин гэдэг чинь энэ зүйлийг хийх гэж оролдож цаг зав хөрөнгөчөө зарцуулж гин гэдэг чинь бол энэ нөгөө дотоод дуу хоолой зүрх сэтгэлийн дуудлага гэдэг юм дээр байгаа. Тэгээ энэ дуудлагын энэ дотоод өгөгдлийн энүүнд хүрч чадна гэсэн тэр ихтгэл үнэмшил амбицийг бол би маш их хүндэлдэг. Тэрүүнтэй нөхөрлөдөг, тэрүүгээрээ ярилцахад бид нар маш амархан ойлголцдог ийм найз нөхдөд байгаамаа. Тэгээд зоригынхаа цаашдын ажилд нь, амьдралд нь бас энэ улс орноо төр төсөө үзэл санаагаа шинтгэх хөөсд нь өндөр амжилт хүсэн ёрё. Би бодол сэтгэл тань эрүүл оршиж, жам ёсны дагуу үнэн зөвийн зам дээр зогсож, хайр, аз жаргал, амар тайван бүхний гэдэн жаргах болтугай. Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан анагаах ухааны доктор профессор Даваагийн Зоригт Баатар. Зөвхөн өөрийн хүрээнд биш, одоо Монгол улсыг яаж одоо дэлхийн дахинд гаргах уу, Монгол улс яаж хөгжих үү гэд гарцыг бол одоо олох шийдлийг хайсан ийм одоо онолыг бичсэн тийм ном бичсэн байсан. Тэгээд тэрийг бол би уншсан. За өшөө нэг өнцөг нь бол одоо найзын тухай ярихад за манай найзын хувьд бол ер нь бол манлайлагч гэдэг тий. Энэ юугаар ярьж ийн вөхтөр бид хэд аршааны зүрхэн гэдэг ивсэл байгуулад. Тэгээд аршааны зүрхэн ивсэл бол одоо Монгол улсын одоо ардчсан хувьсгалын хөдөлгөөнд одоо оролцсон ийм одоо ивсэл байгаа. Тэгээд бид одоо уламжлалт ангаах ухааны одоо энэ хичээлийг орох, энэ одоо уламжлалт ангаах ухааны хичээлийн талаар хөтөлбөрийг одоо хичээлийн програм тусгах талаар бас өргөх бичиг өгчээсэн. Тэгээд энэний одоо биелэлээ олж одоо энэ жил одоо манай уламжлалт ангаах ухааны одоо бас ой болж байгаа 25 жилийн ой гэдэг. Тэгээд бид бол үндсэндээ нэг 29 жилийн хугацаанд л одоо энэ уламжлалт ангаах ухаантай холбоотой нөхөрлөж ирсэн. Ер нь бол энэ ангаах ухаануудын хувьд бол хамгийн хүчрхэг ангаах ухаан бол өөрийнхөө ангаах ухааныг одоо орчин үеийн ангаах ухааны нотлогоонд тулгуурласан энэ ангаах ухааны ололт амжилтыг тусгасан энэ ангаах ухаан хүчтэй байдаг. Тэгээд ер нь бол энэ талаар бид одоо бас зүтгэж судлаач хүний хувьд, эрдэмтэн хүний хувьд бол хамтран ажилладаг. Тэгээд одоо найзтай аз жаргал хүсье, сайн сайхан бүхнийг хүсье. Мөн орчил гэгээ хүрээлэнгийн хамт олонтой үзэл бодол, үйл бүтээлээрээ нэгдэж, шин нэрэн, шин үе, шин галмын суурийг тавьж, Тэнгэрээс мэдээлэл авч түүнийгээ буулгаж хэд хэдэн бод судрыг бүтээгээд байна. Бибер болохоор Тэнгэрийн эрдэм заадаг түүний бяцлаглалын багш нь бол байгаа. Тэгээ бидэн одоо хоёрын дундал дээд их мэдлэгийг хэрхэн яаж суралцах вэ? Өвөг язгуур буурлууд гэж ямар хүмүүнүүд байна. Тэгээд их язгуур гэдэг ийм аялгауг дотоод буюу чин сэтгэл зүрхнээсээ яаж гарган тайлах вэ? Тэгээд өөрийнх нь авсан энэ язгуурын их өвгдийнхэн цол болох те 80 овгийн буурлуудаас галын эрдэм тосож хэрхэн яаж таних вэ гэдэг ингээ маш олон зүйлийн тухай бид нэр хилцэн бол ярилцдаг. Гүн ухаан гэдэг юм гайхам ойлголтууд Монголд бол би тэр дундаа язгуур өвгдийн гүн ухаан бол яалтчгүй бэлэг оюуны сударт багтдаг. Тийм учраас бидэн бээр бол Тэнгэрийн эрдмийг хамтдаа одоо урлагч нэгэн цагийн магадгүй андууд байх. Тэгээд өвөг буурлуудын маань одоо аялуулан хилдэг судрыг эзэн бие буюу түүний өвөг буурлууд нь энэ биед нь шингээдэг, эд эсэнд нь шингээсэн бод байдаг. Тийм ч учраас магадгүй өөрийнхөө төрлөх нутаг руу одоо дөрөө залаад тэндээ байгаа газар нутаг уул усны амин чанд руу
нэвтрээд тэгээ бэлэг оюуны сав шим рүү нуусаад тэнд нууцж байгаа нандин энэ судал орнуудыг нээгээд түүнийгээ зүрх сэтгэл буюу өөрийнхөө бэлэг оюуны нөгөөтэйгөр энэ сав шим ертөнцид шингээгдсэн эрдэнийн их савыг энэ хүмүүний язгуурт шингэсэн зөвөр шинжихүйн ухаан буюу шинжлэх ухааны төвшөнд наривчлан судлаад түүнийгээ олон түмэнд таниулаад тэгээд энэ хүмүүн би хэдий хичээн төдий чинээ ертөнцийн гой ертөнцийг нээх боломжтой шүү гэдэг ийм сайхан боломжийг ийм сайхан бүтээлийг ингээд та бүгдэд хүргэж яваа энэ сайхан шавьгаа магтаад бас сайхан байна. 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдөр. Энэ өдөр бол түүний хувьд ч ахын дүүс төрөл төрөсөд ажлын хамт олон ан найзуудынх нь хувьд ч хамгийн сайхан гигэн дурсамж дүүрэн өдрөө. Учир нь даваа өвгтэй Зоригтбаатрыг Монгол улсын ерөнхийлөгчийн 153 тоот зарилгаар Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан хэмээх эрхэм цолыг энэ л өдөр хүртээжээ. Сайн сайхан явхад нутгийн уус нэгэнтээ өндийж хардаг гинлээ. Энэ л өдөр Ахмад буурлууд мөнгөн аяганд ариун цагаан сүү мэлтэлзүүлэнхэн бэлэг дэмбэрлийн өвсөө цээжний гүнд байх бүхий л гэгэн сайхан бүхэнтэй сүлэн өрөөж өвөг дээдэс өтгс буурлуудаа мэхийн хүндэтгэж шинхэн гавьяатаа тосож авсан юм. Өнөөдөр энэ сайхан спортрын талбай дээр миний одоо ах дүү төрөсөд хамаатан садангууд ирж хүү Зоригтбаатарт маань баяр хүргэж байгаад би маш их баяртай байна. Монголчууд бидний өвөг дээдэс хөх тэнгэрийн хөх толбот удмыг залгамжлагч тэнгэрийн хүмүүс болохоор миний хөөч бас тэнгэрийн удмыг залгамжлагч тэнгэрийн хөө мөнөөс муу юм аа. Миний хөөч нь хаа явсан газараа ажил төрлөө амжилттай хийгээл ингээл яваад байгаа чинь одоо үргэлжил намайг би ер нь тэгж боддгийн. Миний хүү намайг үргэлжил баярлуулж явах хүү юм байна да гэж ингэж боддгийн. Тэгээд ангаа ухааны одоо докторийн цол авлаа, гавьяат гэсэн цол авлаа. Тэгээд одоо хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн одонгоо шагнагдаж байлаа. Энэ бүхэнд бол одоо бид нар бол одоо баяртай байдаг. Маш их баярлж байдаг. Тэгээ хүүгээрээ би бол бахархаж байна. Нутгийн ард түмэн бол их баяртай байдгийн шүү дээ. Ялангуяа одоо ургамал сумын ард түмэн бол миний хүүгээр маш их бахархдаг. Ер нь одоо ажил хөдөлмөр сайтай, ер нь хаа явсан газараа ийм одоо амжилттай ажиллаж байгаа ийм хүүгээр Монголын ард түмэн, ургамлын сумын ард түмэн ээж ах дүүнэр төрөл төрөсөд бид нар чинь үргэлж бахархаж байдгийн шүү дээ. Түүний эрдмийн бүтээлүүдээс дурдвал 2008 онд Солимоны дархлаа эрчимжүүлэх үйллийн механизмыг тодруулах асуудал зэдвээр ангаах ухааны магистрийн зэрэг, 2011 онд Отгон тэнгэрийн аршаан эмчилгээний идэвхийн туршилт эмнэлзүүн судалгаа сэдвээр ангаах ухааны докторийн зэргийг хамгаалсан байдаг. Монгол улсад ангаах ухааны мэргэжлэр 1300 гаруй дипломын болон бакалавр зэрэгтэй эмч мэргэжилтэн бэлтгэхэд оролцож, эмнэлгийн зурхай, цагаан тан, эмийн амт чадал, эрдмийн мөн чанарыг тайлбарлах асуудалд, өмхий тонголтооны эмчилгээний чанар, уламжлалт ангаах ухаан, эм тангийн ном хотголын зарим арга, эрүүл мэндийн байгууллагын хувьчлал, байгууллагын хөгжлийн стратеги, Отгон тэнгэрийн аршаа эмчилгээний идэвхийг, элэг цус бөөр үений өрөвсөл ходоод гидсний замын зарим эмгэхийн үед судалсан дүн, аршааны антиартикал, антиоксидант идэвхийг судалсан дүн гэх зэрэг сэдвээр гадаадад 8, дотоодод 40 гаруй эрдэм шинжилгээний өгүүлбэрийг бичиж нийтлүүлсэн байдаг. Манай Зоригогийн аав Завхан аймгийн ургам цумлын гарлын одоо намайг 67 онд одоо 4-р ангид байхад Завхан аймагт одоо анхны бараг боловсон хүчин эдийн засгийн дээд сургууль төгсөөд очиж үйл төрчний зөвд олон түмний хэлтсийн дарга хийжсэн. Аавынхын нэр үндийг өндөр төр гэж бодвол хязгааргүй баяртай байна. Халтууд гэдэг хүний хүүхдийн даваа гэдэг хүний хүүхдийн өр удам нутгийнхын ард түмэн уул усны миний дүүг өндөр төргөж харж аваарай гэж би аав чинь чамааг дээр чи харж байгаа шүү. Миний хөвшөөхийг хийгээрэй, өшөөхийг бүтээгээрэй. Өр хүүхдүүдэд сайхан өсгөж хүмүүжүүлсэн сайхан олон
одоо банд нэг бандтай 3 охин одоо сайн явж байна. Дүүгээ урт насалж удаан жаргаж аав ээж ах トゥ нарынхаа нэрийг өндөр төргөж байгаарай гэж хүсээрээ. Зоригтбаатар гавьяатын өвөө Наран тайж овгийн халтуус анда 1919 онд тосгоор багийн шавгийн овоо хэмээх газар мэндэлжээ. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж 10 настайгаас ургамал сумын шавгийн булангийн гэр дацанд шавлан суралцаж төвд уйгурчин монгол бичгийн боловсрал эзэмшиж дацандаа човомбо голчлам зэрэг ажлыг хийж байсан гэдэг. 1950 оноос ургамал сумын тосгоор багийн дарга тоо бүртгэгч коммунизмын туяа нэгдэл адуучин хончин гэх зэрэг ажлыг нэр төртэйгээр хийж сум нийглийн авраг малчнаар удаа дараалан шалгарч байжээ. Халтуус андаагийн тэр цагаан нурууд хурдан хул өндөр хээр гэх зэрэг хурдан хөлгүүд 1940-оос 1980-ад онд аймаг сумдын наадамд хурдалж 50 орчим айраг төрөөг авч нутгийн олны баярын магнайд тэнэлэгдэг байжээ. Халтуус андаа нь хурдан морь шинжин таних уяа солгыг нь тааруулахтаа гарамгай алдарт морь шинжээж уяач хүн байсныг олон моринд хорхоотой хүмүүс дурсаж ярьдаг. Халтуус андаагийн аав балган тайжийн аав 1850-ад онд төрсөн Наран тайжийн хүү Аюушжав тайж байжээ. Харин түүний овгийн Наран тайж нь одоогоос 200-аад жилийн өмнө төрсөн. Нарт буурал, дааган дэл, бүрчигтэй, хүн гийгол, шавгийн овоо, сард хайрхан, сайхан намгийн сайраар нутагтай алаг адуутан овгийн отог захирагч тайж хүн байсан тул түүнийг шууд удмын Аюушжав тайж, балган тайж, Чулуунбаатар тайж нар үе залгамжлан хошуу захирагч, хүнгийн отог бүлэг захирагч тайж язгууртнууд байсан бөгөөд тэр удмаараа тосгуурын шавгийн овоог үе уламжлан тагсаар ирсэн ажээ. Сайхан ах トゥ нар минь миний аавын гал голомт дээр ирээд сайхан ах トゥ нар бөөнд хорон цугларсан сайхан жаргалтай дэлгэр сайхан өдөр байна. Тийм. Тэгээд манай Зоригтбаатар бид нар чинь үеэлүүд юм байна. Тийм. Тэгээд Монгол улсын гавьяат эмчгийж эрхэм хүнтэй цоллоо аваад тэрнийхээ ерөнхийдөө эхнийхээ үйл ажиллагааг манад явуулж хагаад маш их баярлж байна ах нь. Тий. Тэгээд ах нь энэ хөдөө бангийн жадлын дээрээс 3 дахь хүүхэд нь Пүрбаасан гэж юм байгаа юм. Тий. Эрүүл их сайхан ад жаргалтай элэг бүтэн сайхан амьдрал хичээлээ да. Тий. Наран тайж нь наран хээр хэмээх хошуу даншид гүйцэгддэггүй хурдан хүлэгтэй байсан гэдэг бөгөөд түүний удмаас улсын авраг тэмээчнээс ахуулаад эмнэг сургалтын спортын мастер, улсын авраг адуучин, аймаг сумын алдарт уяачид төрөн гарч эцэг өвгийнхөө ариун голомт алдар нэрийг өндөрт өргөж аваа. За өнөөдөр сэтгэл маш сайхан байна. Тэгээд төрөл төрөстэйгөө ингээд хөдөөхээр яг малчин ахуй соёлтой ингээд танилцаад ингээд гоё агаарт хараад бүгдөө олуулаад цуглаад ингээд явж байгаадаа баяртай байна. Манай ханы минь түрүүн сэтгэл хөдлөөд ингээд морь унаад давхлаа. Тэгээд энэ нь бол бүр яг чин сэтгэлээсээ одоо сэтгэл нь хөдлөөд 8 дугаар анги хүртлээр хурдан морь унжсэн учраас одоо яг тэр үе нь санагдаад их гоё байх шиг байна. Миний хувьд бас ингээд маш сайхан байна. Ингээд ах トゥ тэгээ ингээд хээр гараад гоё байна. Тэгээд за ингээд манай ах トゥ нар одоо бүгдөө цуглаад гэрт багтахгүйгээр одоо баг 2-3 гэр авчих хүмүүс цугларлаа. Харин Зоригтбаатар гавьяатын аав Наран тайж овгийн халтуузын даваа нь 1943 онд Завхан аймгийн ургамал сумын бор толгой хэмээх газар халтуус андаагийн том хүү болгон мэндэлжээ. Бага насаа эцэгхийн гар дээр өнгөрүүлж 1951 онд Завхан аймгийн ургамал сумын баг сургуульд элсэн суралцаж 1959 онд Улаастай сумын дунд сургуульд элсэн орж 1961 онд 10 дугаар ангиа төгсөж бүрэн дунд боловсрал эзэмшээд 1961-ээс 1965 онд одоогийн Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн дээд сургуульд суралцаж эдийн засагч, нягтлан бодогч мэргэжил эзэмшжээ. Тийм ч учраас Завхан аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд эдийн засагч,
аймгийн үйлдвэрчний эвлийн хороонд зохион зааварлагч хилцээний дарга гэх зэрэг хариуцлагатай албыг хашиж байсан бөгөөд тухайн үедээ нутгийнхаа өндөр боловсрол мэрэгжилтэй цөөхөн сэхэтний нэг байсан гэдгээ. Бид өнөөдөр эрүүл мэндийн салбарын эмч Зоригт Баатар, боловсролын салбарын багш удирдагч Зоригт Баатар, шинжлэх ухааны салбарын судлаач Эрдэмтэн Зоригт Баатар, үйлдвэрлэлийн салбарт бүтээн байгуулагч Зоригт Баатар, улс төр эдийн засаг хууль эрх зүйн салбарын улс төрч Зоригт Баатар гэсэн 5 өөр ертөнцийг бүтээгч ердөө ганцхан хүний тухай энд өгүүллээ. Өгүүлэхдээ өчүүхэн хэсгээс нь таймлан авч та бүхэндээ дээжлэн хүргэлээ. Илүү ихийг хүргье хэмээвээс хэдэн цаг хэдэн өдөр найрлаж суугаад ч үзэж үл барам цуврал бүтээл болох буй за. Нартын энэл замбууланд хүмүүн хэмээх ховор тавиланг онж төрөн түүнийхээ утга учирыг тод томруунаар гаргаж аав ээж, ахан, дүүс, элгэн, садан, урагуудам, уул усныхаа нэрийг өндөр дүргэж аваа. Эрдэмтэн, бүтээлч, бүтээгч танаар бид бахархаж байна. Хүнийг таниа гэвэл нөхрийн шинж гэдэг. Түүнийг хүрээлэн байгаа олон сайхан гэрэл цацруулсан энергийн их уурхай болсон эрдэмт их хүмүүс түүний оюун санаанд хурсан их мэдлэгийг бодит үйл болгон түмэнд түгээх замыг гэрэлтүүлдэг үе үеийн хамтран ажиллагсад бүтээгч хамт олонд нь талархъя. Сайн санаа, сайхан сэтгэлийг санан сэдэж, сэрж мэдэрдэг болохоор энэ л их хүмүүний ажил үйлс дардан сайхан явдаг үзээ. Саадалгүй сар жилийг өртөөлөн, мэдршгүй мянган өдөр хоногоор түүчээлэн, оюуны их өвн түмэн олондоо түгэн дэлгэрч түгээгдэн тархах болтугай.